За сайн байцгаана уу? Одоо бүгдээрээ хай PowerPoint одоо 2013-16 програмууд дээр холболт хийх гэсэн одоо link caption гэсэн командуудыг хэрхэн ашиглах талаар үзье. Link гэсэн команд маань бол одоо 13, 10 гэсэн төрлүүд дээр бол hyperlink гэсэн сонголтоор орж ирдэг байгаа. За эдгээр командуудыг одоо ашиглахын тулд хамгийн нэгдүгüүрт нь бол холболт хийх объектээ сонгосон байх хэрэгтэй. Ямар объектыг хэдвэр хуудастай холбох гэж байгаа, ямар объектыг ямар вебсайттай холбох гэж байгаа, ямар объекттэй ямар зураг дүрстэй холбох гэж байгаа тий. Тэр холбох гэж байгаа, холбоос хийж өгөх гэж байгаа объектээ хамгийн түрүүнд сонгоно. За одоо хэдүүлээ жишээн дээр ажиллангаа туршаад үзье. За энд эхний одоо энэ график дүрсийг тухайн дүрслэлтэй хуудсан дээр нь 7 дугаар хуудсан дээр одоо энэ дүрсийг оруулж байгаа тайлбар хийх вэ тий. Энэ хуудастай нь холбож ий. За цэнхэр дүрсээ сонголоо. Insert рүүгээ орлоо. Link командаа ашиглая. Link дээр дарлаа. Хэрвээ дотоод холболт хийх гэж байгаа. За энэ дээр existing file or web page гэхлээрээ өөр файл одоо өөр Word-ийн файл, Excel-ийн файл тий articulate-ийн файл ч гэдэм үү тий өөр файл болон веб хуудастай холбох тохиолдолд эндээс place in this document гэхлээрээ дотоод одоо PowerPoint-ын хуудасд. Create new document гэхлээрээ шинэ файл үүсгээд тэрнтэйг болгоно. За тэгээд хаягуудтай мэйл хаяг, бусад хаягуудтай холбох тохиолдолд email адрес дээр орох нэ. За place in this document гэдэг рүү орлоо. Тэгэхээр бидний нөгөө презентацийн маань хуудаснууд гарч иж. Энэ дээр first slide-ыг сонгох юм бол автоматар эхний хуудастай холбогдно. Last slide буюу хамгийн сүүлийн хуудастай. Next slide дараагийн хуудастай, одоо байгаа хуудасныхаа дараагийн гэхлээрээ 4 дээр бид нар холболт хийж байгаа 5-тай гэсэн. Previous гэхлээрээ өмнөх слайд буюу 3 дугаар слайдтай холбогдно гэж үзнэ. За одоо хэдүүлээ сая 7 дугаар слайдтай холбох байсан тий цэнхэр дүрстэй. 7 дугаар слайдаа сонгохлоор арын одоо preview хэсэг дээр нь слайдын маань зураг гараад ирнэ. Тухайн слайд ямар агуулмжтай байна вэ ингэж сонгож. Окей дарлаа. За одоо энэ туршаад үзье. Одоо 5-ын араас 4-р слайдын араас ногоон зурагтай, текстний зурагтай тий. Тэгээд манай 7 дугаар слайд орж иж 5 6 дугаар слайдын араас 7 дугаар слайд байгаа. Тэгэхээр шууд дүрсэн дээрээ дараа явахлаар яах нэвэ гэхлээр ажилуулъя. За ингээд эхлээд ингээд бүгдийг нээч нэгийг гаргаад ирлээ. Одоо холболт хийсэн дүрсэн дээр маус байрлахлаар энэ гарны хэлбэртэй болж байгаа. Дараагийн дүрснүүд холболт хийгдээгүй учраас зүгээр сум хэлбэрээр яваад ямар ч холбоос байхгүй учраас сум хэлбэрээр явж гэнэ гэсэн үг байна. За холбоос хийсэн дүрсэн дээрээ дарлаа автоматар 5 6-аас алгасаад 7 дугаар хуудас руу шилжиж гэнэ гэсэн үг байна. За энэ байна. За тэгвэл одоо бүгдээрээ комментний зургийг холбож өгье. Тайлбарны зураг байна те. Зургаа сонголоо. За энийг action-ээр холбоё. Action дээрээ дарлаа. Нүүн ихлээрээ мэдээж холбоос хийхгүй гэсэн үг. Маусны даралтаар. За hyperlink гэдгийг сонголоо. За next, previous, last, first гэдэг эднийг тайлбарлалцсан. Хамгийн сүүлийн слайдыг харах. End show гэхлээр слайдыг дуусгах, custom show гэхлээр нөө ажилуулах тохиргоо бүхэн слайд орсон бол тэрэн дээр тохируулж өгөх. Slide зэг гэхлээр слайдын дотоод холболт, URL зэг гэхлээр веб сайтуудтай холбоно. Other PowerPoint presentation гэхлээр бусад одоо PowerPoint-тэй other file гэдэг нь бусад файлуудтай холбоно гэсэн үг байна. За slide зэг дараад за комментийн хэсгийг 8 дугаар хуудастай 9 дугаар хуудсан дээр байна уу? За 9 дугаар хуудастай холбож өгье. 9 дугаар хуудас. За ингээд байна тийм. Present your research гэдэг ингээд 9 дугаар хуудастай холболоо. Окей дарлаа. Тэгээд дахиад окей дараад ингээд холбоосоо хийчих. За тэгвэл дараагийн зургийг хэдүүлээ. Дараагийн зургийг линктэй холбож өгье. Линктэй. Action дээрээ дарлаа. Hyperlink дээрээ дарлаа. URL цэг. За энэ дээр www.google.com гэсэн хаягтай холбоод өгье. Окей. Урталтааны HTTP өргөлтөд аавна гэсэн. PS google.com URL цэг нэрээ солиодсон google.com гэвчлээ. Окей дарлаа.
За окей. За ингээд саяны хоёр холбоосоо бүгдээрээ шалгаж үзье. За энэ дүрсэн дээр дарлаа. Тухайн 9 дугаар хуудас манд гарч ирж байна тийм ээ. За буцаад энэ дээр дарахлаар Google руу шилжих ёстой. Дарлаа. google.com-гийн хаягийг дутчихваз. За энэ ахна. За өөр нэг төрлөөр холбоос хийж үзье. За тэгвэл одоо бид нар сая 9-р хуудсан дээрээс анзаарсан бол буцаад нэгээр нь буцсан тийм ээ. За 9-р хуудсан дээр ирэхлээр 4-р хуудаснаас 9-дэр ирэхээр буцаад 4 рүүгээ орохоор холбоос хийж өгье. За тэрийг дүрс ашиглаад холбоё. Insert-ний shapes гэдгээс action button гэдэг байгаа. Эдгээр дүрсүүдийг ашиглаад бас холбоос хийж болно. Заавал энийг бид нарыг явсан ч болно. Гэтэ action button гэдгээс сонголоо. За уршаа буцна. Дүрсээ одоо хуудасных айл нэг газар байршуулад өгнө. Зураад маус авлаа. Яг маус авах тэр акшнд холбоос хийх нөгөө action settings гэсэн цонх маань нэгдэнэ. За энэ дээр дарлаа. Slide зэг буцаагаад 4-р слайдтай холбож өгнө. 4-р слайдыг сонголоо. Окей дарлаа. Окей дарлаа. За одоо бүгдээрээ дөрвөөсөө ажиллуулъя. F-ийн Shift F5. Дөрөвдүгээр слайдн дээр ирлээ. Комментны зурган дээр дарлаа. 9-р слайд. За бид нэр оруулж ирсэн дүрс ээж байна. Дүрсэн дээр дарлаа. Буцаад 4-р слайд руу шилжиж байна. За ингээд графикын дээр дарлаа. Дараагийн слайд руу. Ингээд холбоосуудыг хийгээд тайлбарлаад явж болох нэ. За энэ бол сая дүрс зурган дээр хийсэн тийм ээ. Одоо тэгвэл текстэн дээр дараад холбож болно бас. Текстэн дээр дараад. За эндээс research presentation гэсэн текстэн дээр дарахлаар 4-р голын 2 хуудсыг алгасаад 4 рүү шилжгээр. Текстээ төгчүүллээ. Insert link дээрээ дарсан ч болно. Link дээрээ дарлаа. Place in this document сонголттой байна. Research presentation гэсэн хуудас руу сонголоо. Окей дарлаа. За танилцуулга ажиллууллаа. Холбоос хийсэн текст доогуур зураастай цэнхэр өнгөтэй болж харагдана. Линк хэлбэрээр. Дээр нь дарлаа маус байрлаа. 4-р слайд гараад ирсэн. 4-өөсөө дараагийнхаа холболтууд руу орлоо. Ийм. За холбоос их нь энэ байх нэ. За тэгвэл 5-р слайдн дээр дарахлаар 5-р слайдн дээр энэ ногоон зурган дээр дарахаар өөр PowerPoint-ийн файлууд хэдүүлээ. Өөр PowerPoint-тэй өөр файлтай холбож үзье. Ногоон дүрсийг сонголоо. Action дээр дарлаа. Hyperlink to Other PowerPoint presentation. За эндээс одоо файл чи хаана байгаа тэндээс сонгоно. За би өмнөх семинарын даалгаврыг хийсэн файлтай холбож үзүүлье. Асуулт 1 2 3 гэсэн 6 асуулт бүхий даалгавар бүхий файл хийлгэсэн байгаа те. Тэрийгээ багшийнхаа мэйл рүү явуулна. Хэрвээ үзээгүй ба хийгээгүй бол энэ хичээлийг үзснийхаа дараагаар хийгээд явуулж болно шүү. За эндээс нүдтэй ажлах дасгал гэсэн презентацийг сонголоо, PowerPoint файлыг сонголоо. Окей дарлаа. Сая бол нэлээд олон дамжлагаар явж орсон тийм ээ. За энэний хэдвэр хуудастай холбохыг хийж байна. 2-р хуудастай нь холбоё. Окей дарлаа. Окей. За одоо эндээс ажиллуулад үзье бүгдээрээ. F5 дарлаа. За дүрсүүд мань гараад ирлээ. Энд дээр одоо дээд дискний dairy work дотор мэдээлэл 2019 гэсэн хавцан дотор хүснэгтэй ажиллах гэсэн одоо файл байна. Тэрний 2-р хуудастай нь холбосон байна гэсэн зааврыг гаргаж ирж байна. Дээр нь дарлаа. Ажиллуулах үеэс шууд гараад ирж байна тийм ээ. За энэ дээр бид нар энэ дасгалыг гэртээ ажилласан байгаа тийм. 1 дээр дарлаа, 1-р асуулт, 2 дээр дарлаа, 2, 3 дээр дарлаа, 3, 4 дээр, 5 дээр, 6 дээр гэдэг ингээд асуултууд гарч ирэх энэ дасгал ажлыг хийсэн байгаа. За энэ дасгалаа хийгээд багш руугаа явуул нэгдгээ санаж байгаа тийм ээ. За ингээд холболт хийхдээ линк болон action гэсэн командуудыг ашигладаг байх нэ. Ямар ч дүрс зураг, текст, график байсан холбоосыг хийж болдог байх нэ гэдгийг маш сайн санах хэрэгтэй.